шинжлэх ухаан нотолчлоо шүү дээ. Би өөрөө 2019 онд дэлхийд 3-т жагсдаг Берклей гэж байгаа. Калифорнид байдаг. Энэ их сургуульд би сэтгэл зүйн ухаанаар сурсан. Би одоо сүүлийн 16-7 жил сэтгэл зүйн ухааныг судалж байгаа. Тий. Тэгэхээр би бол мэдээж аливаа шашинд хүндэтгэлтэй ханддаг боловч би өөрөө бол шашингүй хүн байж байгаа. Философт итгэдэг, шинжлэх ухаанд итгэдэг. Тий. Тэгэхээр далд ухамсар, ил ухамсар гэдэг хоёр тархины процессыг л яриад байгаа юм. Тэрнээс юм далтын хүчний тухай хот яриаггүй. Зөв хүний тархинд байгаа агуу их нөөц болцооны тухай ярьж байгаа. Энэ нөөц болцоогоо зөв залах. Яагаад би энэ одоо зүйл рүү орсон бэ гэхээр нөгөө эдийн засгийн ухаан маань, баян оосны ялгаа, зээлийн хүү, баялагын шударга суурилт маань явуулсараа намайг менежментийн ухаанаар оруулсан. Менежментийн ухаанд ингээд би 25 настай банкны дэд захирал болоод хар залуугаасаа хүмүүс удирдаад ингээд явчих тэр энэ хүмүүс ч ерөөсөө өөрсдөө нөөц болцоо дайчлахгүй шүү дээ. Тэгэхээр мэдлэг нь байгаад идэг. Чадвар нь байгаад идэг. Үр дүн гаргадаггүй. Шалтак тоочоо таны илдгээр суугадаг. Энийний нууц юу вэ гэдээ би сэтгэл зүйн ухаан руу орсон. Тэгээд ерөөсөө энэ хүмүүс бол өөрийнхөө энэ далд ухамсарын нөөц болцоог ашиглаж чаддаггүй. Далд ухамсараа таньдаггүй, мэддэггүй. Тэгэл стресс яриад, депресс яриад, травма яриад ингээл байгаад идэх юм байна гэдгийг ер нь бол одоо 10 хэдэн жил судалчлаа да. Тэгээд одоо 7-8 жилийн өмнө бол яг дэлхийн сэтгэл зүйн шинжлэх ухаан бол энийг бас яг хүлээн зөвшөөрч чадахгүй ингээл эргэлзээдсэн. За одоо бол хамгийн сүүлийн үеийн сэтгэл зүйн одоо салбарын мэрэгжлийн сэтгүүлүүдийг аваад уншвал тэр чигээрээ далд ухамсарын тухай бичсэн байна шүү дээ. Ягаад тэгэхээр эн чинь нөгөө 99 өвчин багхгүй юу? Хүний тархины процессын 99% далд ухамсар байна. За нарийн яриул одоо энэ гар утас байна, таны бал байна. Материалын ертөнц гэж ярьж байгаа. Энд чинь ердөө 5% л гэж байна шүү дээ. Энэ ертөнцийн чинь 5% нь та бидний мэддэг энэ матери байна. 95% нь хар энерги, хар матери байна л гэж нээчихэд шүү дээ. Жишээлбэл хүний тархины хувьд бол 95% далд ухамсар л байгаа байхгүй. Тэгэхээр хүн төрөлхтөн байгаль ертөнц өөрийнхөө тархины процессыг таньж мэдэх дээр маш хол явж байна. Тэгэхээр энийг таньж мэдэх хэрэгтэй.